За 3 дугаар хичээлээр бид бүгдээрээ 10 файлынхаа хамгийн ихний файл болох бүтээл гэдэг файлыг бүгдээрээ дэлгэрэнгүй үзэх болно. За өмнөх хичээлдэр бид юу үзснийг эхлээд дурдъя. Тэгэхдээ өнөөдөр бид B7C гэж бол анх 1-р хичээлээр үзсэн. За ингээд дахин сануулхад B7C маань 7-гоо бид 4 гэж хуваасан. 4 хүн, 3 нийгэм. Тэгээд B43C гэж. За бид энэ 10 файлыг бид задлж үзэхдээ бид бас газрын зургийг бол зурсан. За газрын зураг дээрээс бид 10 газар 6 гол мөрнийг бол зурсан. Библийн түүх өрнсөн бүх газрыг бид ерөнхийд нь зургалж таймлсан байна. За бид ерөнхийдөө баримжаатай болж байгаа болохоос нарийн деталь зүйлийг бол яриаггүй. Зөвхөн ерөнхий зургаллаар нь энэ зүйлийг таймлан бол үзэж байгаа гэдэг зүйлийг ойлгох ёстой. За Библийн файлаа бид тархиндаа бол бий болгож байгаа. За бүгдээрээ бүтээл гэдэг файлыг үзье. За энэ бүтээл гэдэг файл бол Эхлэл номын 1-ээс 11-р бүлгийг бол хамарч байгаа. За үрд мөнхийн өнгөрсөн цаг үеэс Бурхан энэ орчлын ертөнцийг бүтээсэн тухай гарч байгаа. Үрд мөнх рүү дурандах юм бол бидний өнөөдөр харж байгаа дэлхийг бий болохоос ч өмнө анхны хүн Адам Еваг бий болохоос ч өмнө энэ ертөнц бол үн мөнхөд бол оршид байсан. За энэ үрд мөнхөд оршин байсан тухай нэгэн баримтыг бол Есүс Христ бол хэлсэн байдаг. За хамгийн ихэнд Бурхан өөрөө оршин байсан. За зарим хүмүүс болохоор хэн Бурханыг бүтээсэн бэ? Өндөг дахианаас уу дахиан өндөгнөөс үү гэдэг шиг юм бол ярьдаг. Харин Иохан 17-гийн 5 дээр Есүс ингэж залбирсан байдаг. Аава, ертөнцийг бүтээхээс өмнө тантай хамт надад байсан сүр жавхлангаар та намайг өөрийнхөө хамт алдаршуулаач гэдэг энэ үгийг бол Есүс хэлсэн байд. Өөрөөр хэлэх юм бол ертөнц бий болохоос өмнө Эхлэл 1-ийн 1-р ишлэл бичигдэхээс ч өмнө орчлон ертөнц гэдэг бидний амьдарч байгаа цэнхэр гаригийг бий болохоос ч өмнө Бурхан Аавтай хамт Есүс Христ байсан. Тэр сүр жавхлангаар надад тэр тантай хамт надад байсан сүр жавхлангаар гэж өнгөрсөн цагаар ярьж байгаа. Яг гэвэл Есүс энэ үгийг хэлэхдээ хүний биеэр газар дээр байсан үедээ бол хэлсэн баг. За ингээд дэлхийн суурийг тавихаас өмнө бид бол хаана байсан бэ гэдэг зүйлийг Йовоос бол асуусан. За бүтээл гэдэг файл дотор бид хэд хэдэн зүйлийг үзнэ. За энэ бол Авраамаас өмнөх цаг үе байгаа. Эхлэл 1-ийн 1-р ишлэлээс 11-р бүлгийг төгсөх хүртэл хэсгийг бол үзнэ. Авраам бол Эхлэл 12-р бүлгээр гарч ирж байгаа. За эхний Ирем Бурхан эхний Ирем хоёрыг бүтээсэн. Адам, Ева хоёрыг. Тэрнээс Бурхан анханасаа эрэгтэй нэрхтэлтэйгээ эмэгтэйтэйгээ байх ийм зүйл тогтлыг бий болгоогүй. Харин нэг эрэгтэй нэг эмэгтэй нийлж тэд нэгэн гэр бүл болж хамтран амьдрах энэ хүн төрлөختнийг бий болгох ийм зүйлийг Бурхан бол бүтээсэн байдаг. За эхний гмийн тухай энэ зэгтэр бичсэн байдаг. Эхний гм нүгэл бол манай нэг таньдаг ах Адам тэр явлакыг иддэггүй л байсан байхгүй гэж хэлдэг шиг тэр явлакнаас болоогүй л дээ. Харин эхний гм нүгэл бол Бурханаас тусгаар байх гэсэн, Бурхангүй байх гэсэн тэр үзэл нь тэдний дуулуургүй байдал хөдлөөд Бурханд найдаж амьдрахаас илүү өөрийнхөө оюухаа найдаж амьдрах энэ зүйл бол хүн төрлөختний эхний гм нүгэл байсан гэж Библиэлд бол тодорхой хэлсэн байна. За эхний сайн мэдээний талаар Эхлэл номон дээр бол хэлсэн байдаг. Эхлэл 3-ын 15 дугаар ишлэлдэр тэр чиний толгойг ницэлж чи түүний өсгийг ницлэх болно гэж. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй үр удам үнэхээр тэр могоон толгойг ницлэх бөгөөд энэ амлалтанд сатаныг ялсан Христийн гавийг харуулж байгаа юм. Энэ ялалт нь итгэгчдийн ялалт болсон билээ гэж Ромын 16-гийн 20 дээр бол тодорхой хэлсэн байдаг. Тэгэхээр энэ сайн мэдээ эмэгтэйгээс гарсан үр удам Есүс Христ хожмын өдөр сатаныг ялах болно гэдэг энэ сайн мэдээг Эхлэл 3-ын 15 дугаар ишлэлээр бол хэлсэн байдаг. За эхний гэр бүл бол Адам, Ева байгаа. Эхний гэр бүл. За дараад нь эхний аллага. За Адамын 2 хүү Бурханд өргөл өргөхөөр очихдоо Каин том ах нь болвол яасан бэ гэхээр
тариачин байсан. Тарианасаа бол дундаас нь аваад бурхан дүрхгээр явсан. Харин Абель бол хончин байсан. Ууган төлөө бурханд одоо нандин сэтгэлээр аваачиж байсан. За ингээд бурхан тэр хоёрын одоо өргөлийг хүлээж авахдаа ахих нь өргөлийг бол таалаагүй. Харин дүүгийнх нь өргөлийг таасан. Тэгээ энэ явдлыг хараад Каин бол маш ууралсан. Тэгээд бурхан бол Каин сануулсан. Чи уур хилэндээ автаад чи аюултай зүйл хийнэ. Тийм учраас чи ийм зүйл битгий хийгэрэй гэжсэн. Каин уур хилэнд гарахгүй явж байгаад хээр хөдөө дүүгээ бол алдаг. За ингээд Абелийн цус бол хашгирдаг. Эхний аллагыг одоо хийсэн энэ одоо Каин бол бурхантай уулздаг. Тэгээ бурхан түүнтэй бол нүүрэлдэг. Дүүчэн хаана байна вэ гэж. За дүүчэн хаана байна уу гэж хэлэхэд Абелийн тухай асуухад Каин би ямар дүүгийнхаа манаа ч юм уу тэр чинь насны төрсөн үнжтэй гэж. Тэгтэл бурхан чиний дүүгийн цус агаа намайг алчлаа штэ гэж бол газараас хашгирсан тухай гардаг. Тэгээд Каиныг бурхан бол хараадаг. Тэгээ Каиныг харах үед түүний нүрийг бол одоо үнэхээр хүн харахад үнэхээр хараагдчихэ гэж бол мэддэгдэхээр юм тэмдэг тавьдаг. За энэ тэмдгийг харсан хүн болгоо намайг аллна штэ гэж бол Каин хэлдэг. Тэгэхээр Библийн одоо хоорондоо зөрчилдөд байгаа юм шиг иймэрхүү түүхүүдийг бид харахтаа Адам Евагаас гадна өөр хүмүүсийг бурхан бүтээсэн юм уу? Яагаад одоо хин одоо Каин хинтэй гэрэлсэн, хиний хүүхдтэй гэрэлсэн байж таарах вэ? Адам Ева хоёрт хоёр хүн хүү байсан. Нэг нь алагдчихлаар ганцхан хүүхдтэй хинтэй гэрлэх вэ гэдэг асуулт бол асуудаг. Тэгэхээр Библи уншиж байгаа Библийг ойлгож байгаа хүмүүсийн одоо Библийг тайлбарлах тал дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байдаг. Тэрний юу гэхээр Библи тодорхой хэлээгүй зүйл дээр бид үнэхээр таамаглаж болохгүй. Харин Библи тодорхой хэлсэн зүйл дээр бид маш тодорхойгоор ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ тэр зүйлийг бурхан тодорхой хэлээгүй учраас бид тэр зүйлийг Есүс дээр очоод тэндээс асууж болох байх тийм ээ. Энэ Эхлэл номын энэ түүхийг сонирн байдаг. Каин ямар хүний хүүхдээ ирэлсэн бодоо гэж асууж болно гэсэн. За эхний аллага. Дараад нь үер солон тийм ээ. Хүмүүс ер бусын технологитой болдог. Тэгээд тэр технологийн хажаар маш өндөр байшин бариад тэр өндөр байшингийнхаа хамгийн өндөр дээр нь гараад тэнгэрт байгаа бурхантай арцалдъя гэж. Тэгээд бурхан бол тэднийг бол хилдэг. Энэ хүмүүс хэдийгээр гимнүг үл хийсэн боловч тэдний бүтээл чанар нь алга болоогүй. Тэд эв нэгдэлтэй болох юм бол тэднийг зогсоох хүч байхгүй учраас тэдний хэдийг самууруулъя гэж болвол энэ бол Бабель цамхаг дээр хилдэг. Харин үер солонго бол нөгөө Нуагийн үед бол бурхан бол хилдэг. Нуагийн үед дэлхийн ертөнцийн тийм ээ хүн төрлөختний ёрын муухай болсон бурхан үнэхээр харамсаад усан галуу юулүүлж тийм ээ энэ үер бол бий болгосон байдаг. Ингээд Нуагийн дараа бурхан бол солонгоор тэмдэг тавьдаг. Харин нөгөө цамхаг бол нөгөө хүн төрлөختний бий болгосон технологитой холбоотой. Тэгэхээр энэ бүтээл гэдэг хэсгийг бид харахтаа юм 7 файл байгаа. Тийм ээ анхны бурхан анхнаасаа хүний бурхан эрэгтэй эмэгтэйгээр нь бүтээсэн. Тэрнээс одоо нэг ийм ч юм уу ийм ч биш юм шиг манин бол бүтээгээгүй. Эхний гимнүг бол бурхнаас тусгаар байх гэсэн хүний хүсэл байсан. Эхний сайн мэд бол нэг өдөр тийм ээ эмэгтэй өрөөдөн энэ сатаныг ялахуулна гэдэг ийм амлалтыг бурхан өгсөн. Эхний гэр бүл бол Адам Ева байсан. Тэгэхээр эхний гэр бүл бол хизээж одоо Адам баттай ч юм уу тийм ээ Ева туяатай ч юм уу гэрлээгөө. Харин нэг эрэгтэй нэг эмэгтэй нийлээд энэ бол нэг гэр бүл юм а гэж. Бурхан бол гэр бүлийг үүсгэн бий болгосон. Гэр бүл гэдэг бол хизээж хүний санаа байгаагүй. Харин гэр бүл гэдэг бол үргэлж бурханы санаа байсан. Эхний аллага бол атаархлаас идсэн аллага байсан. Тийм учраас бид уур хилэндээ автах үед бусдыг алсантай адилхан гэж бол Есүсийн одоо хэлсэн тэр сургаалыг санаж ахсан. Тийм учраас бид уур хилэндээ автаж уур хилэнгээ тээсэр байх юм бол уур хилэнгээ бадраасаар авах юм бол бид нэгэн өдөр хүнийг алхаж хүрнэ. Сэтгэл дотроо ч гэсэн тэр аллагыг бол үлдэж байгаатай адилхан гэж. Тэгээд үер солонгийн тухай бол бид үзэхдээ Нуагийн талаар бид уншдаг. Цамхагийн талаар үзэхдээ тэндээс олон үндэстнүүдийн хил одоо бий болсон тухай бол ярьдаг. За энэ одоо хэсгийг бид бүтээл гэдэг файлыг бид өнөөдөр үзлээ. Ингээд 3 дугаар хичээлийг өндөрлөе. Тэгээд дүгнэлт нь Джон Балворд гэдэг хүн хэлсэн бүтэлийн талаарх файл бол хүнийг бүтээсэн бурхны түүх ба хүний уналтын тухай өгүүлдэг. Урдын гимгүү байдалд нь эргэн оруулж, ойр дотн харилцаатай байхын тулд эргүүлж авчрах төлөвлөгөө бурхан эцэгт байсан.
Иргэн ирж буй түүх бол Библийн түүхийн үнэн, мөн чанар, сайн мэдээний гол цөм юм а гэж. Тэгэхээр хуучин гэрээний эхлэл номыг бид уншихдаа хүн төрлөختөн гэм нүгэлд хэрхэн унсан юм бэ? Илчил номыг бид уншихдаа тэр хүртэл бурхан хүмүүнийг аврахын төлөө хэрхэн өөртөө эргүүлж тийм ээ одоо өөрийн болохын төлөө хэрхэн одоо тэмцэж хэрхэн загалмай дээр ялтыг байгуулсан бэ гэдэг энэ түүхийг уншдаг. Тийм учраас энэ Джон Балвордын хэлснээр иргэн ирж буй түүх болвол өөрөөр хэлбэл бурхандаа иргэн ирж байгаа хүмүүсийн энэ түүхийн тухай өгүүлсэн энэ ном болвол Библийн гол мөн чанар одоо сайн мэдээний гол цэм юм аа гэж. Тэгэхээр бид Есүсийн тухай хүмүүс ярихдаа одоо Есүс болвол алдагдсан нэг ирж олж тийм ээ бурхнаас төөрсөн нэг одоо замыг нь зааж эргэж бурхан аавтай холбох энэ одоо сайн мэдээг бид ярьдаг юм а. Тийм учраас Библи бол үндсэндээ бурхан руугаа эргэж ирж байгаа хүмүүсийн түүх юм а гэдгийг бид харна. За эхлэл 1-ээс 11 дугаар бүлгийг бид бүтээл гэдэг энэ файл дээр бид үзсэн. За бид Авраам, Йосеф, Мөсе, Йошуа, Анаар, хаанчлал, колончлал, чимээгүй, Есүс гэсэн бусад файлуудыг дараагийн хичээлээр үзэх болно. Ингээд энэ хичээлээ өндөрлөе. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Баярлалаа.